Энэ үзэл агуулгатай хууль орж ирж байгаа бол маш зөв. Хуулийн нэг жижигхэн техник ашиглаад зөвшөөрөл гэдэг үг хэрэглэхгүйгээр зөвшөөрдөг арга хэрэглэнэ гэдэг бол ард түмнийг залж байгаа хэрэг. Ийм юмыг бол зогсоох хэрэгтэй. Яг гэвэл үндсэн хуулиараа энэ үгээ хэлэх эрхчлөө гэдэг чинь үндсэн хуулиараа олгогдсон. Энэ яг хүмүүс ингээд тэр болгон юутэй бусад нөгөө ямар одоо эрх ингэ суур эрх вэ гэхэлэр амьдрах эрх суур эрх. Амьдрах эрхээ Монгол улсын иргэн төрөөс зөвшөөрөл авдаггүй. Би амьд баймаар байна гэж зөвшөөрөл авахгүй. Энэ цаанаас нь өгөгдсөн зүйл. Өмчтэй байх эрх нь энэ шинэ үндсэн хуулиар чинь цаанаасаа олгогдсон. Би өмчтэй байж болох уу гэж төрөөс зөвшөөрөл авдаггүй. Үгээ хэлэх эрхчлөө бас яг адилхан. Өөрөөр хэлбэл хүний фундаментал шин чанартай суур эрхүүд дээр төрөөс зөвшөөрөл авна гэдэг ойлголт ерөөсөө угаасаа байж болохгүй. Юун төр зөвшөөрлөх байтугай төр чин өөрөө ард түмний засаглах эрхийн зөвшөөрлөөр өөрөө оршин тогтнож байгаа байхгүй. Өөрөө ард түмний зөвшөөрлөөр оршин тогтнож ээж ард түмэнд дараа нь үгээ хэлэх эрхийн зөвшөөрнө гэдэг чинь өөрөө утгагүй. Эсвэл ард түмэн өөрөө өөртөө үгээ хэлэх эрхийг зөвшөөрөх гэдэг юм. Тийм учраас энэ зөвшөөрөх ойлголт угаасаа үндсэн хуулинд цаанаасаа байж болохгүй. Ямар нэгэн арга хэлбэрээр залдаад гоё үгээр илэрхийлээ гэхдээ эцсийн дүндээ хэрэглэхдээ зөвшөөрөл маягаар байж болохгүй гэдэг чинь эндээс л ургаж гараад байгаа. Тийм учраас энэ амьдрах эрх, үгээ хэлэх эрх, хувийн эмчтэй байх эрх эднэр гэдэг чинь бол суур шинж чанартай эрх учраас зөвшөөрлийн тухай ойлголт байхгүй. Энийг арилгах гэж орж ирж байгаа нь бол маш зөв. За тэгээ энэ дээр би нэг зүйлийг гэхдээ хэлмээр байна. Энэ нөгөө хувийн өмчийн талаар яагаад энэ дурдаад байна гэхлээр Алтан гэрэл сайдаа ажлын хэсэг манайхан байгуулахдаа нэг юм анхаараарай. Энд чинь хувийн өмч дээр жагсаж болохоор санаа ороод ирцэн яваад байна. Та нар Америкийн нэгдсэн улсад хүний өмч рүү яваад орвол буудах хэрэгтэй шүү дээ. Өөрийгөө амиа хамгаалж байгаатай адилхан хамгаалагддаг эрх байхгүй юу? Монгол улс чи арчилсан бүгд найрамдах улс юм бол арчилсан бүгд найрамдах улсад ийм л байдаг. Тэгэхээр энэ дээр энэ заалтыг бол манайхан маш нарийн анхаарч яахгүй бол жагсаал цуглааныг хувийн өмчтөр хийж болохоор юм шиг оруулж ирнэ гэдэг бол өөрөө ноцтой үндсэн хуулийн зөрчлийн тэгээд хууль зүйн яамнаас засгийн газраараа оруулж ирж байгаад ийм юм оруулаад ирж байгаа гэдэг чинь бол байж болохгүй зүйл шүү. Энийгээ та нар харж ажлын хэсэг энийг анхаарах ёстой. За юу энэ дээр тэгэхээр энэ юуг анхаарахын зэрэгцээгээр энэ нөгөө нэр томьёоны зөрчлүүдээ би түрүү Алтан гэрэл сайд хэллээ те. Энэ юмнуудаа харахгүй бол нөгөө гоё юм бодож байгаа санаандгүйгээр аюу их юм хязгаарлалцсан байх үе. Тэгэхээр энэ бол тэгж нэгэнт угаасаа энэ хууль өөрөө хязгаарлалт тогтоож зохицуулах гэж байгаа хууль байхгүй. Тэгэхээр энийг минимум түвшинд л байлгах тухай ойлголт явна уу гэхээс энэ хууль чинь эцсийн дүндээ эргээд нөгөө үндсэн хуулиар олгогдсон суур эрхийг баталгаажуулах тухай хууль байгаа шүү. Энийгээ та нар маань бодож үзээрэй гэж хэлмээр байна.